яаж эхлэх вэ? Гүнштэй. Гүнэмо. Тань ч гэсэн яг юм ярьж байгаа. Ямар ч нэг хэлээ. За. Ахад ч байгаа юм байна. Танаа танаа гэдэг юм заяа. Тэгээд цаг намж чинь оо. Яа гэдэг дэрэг хэлээ. За. Ямар аа. Танаа танаа. Зэрэг өөр хэлээ шүү дээ. За та. Ой хар маа. За зэрэг хэлээ. Өөр дээ та. За. Асах юм. За. За хат хэлээ. Сайн байцгаана уу? За. Манай анхны блог эхлэх гэж байна. Тэгээд ямар учиртай блог вэ гэд хүмүүс их гайхаж байгаа. Хамтдаа бүгдээрээ 26-аас дээш насныхан өнөөдрийн хүртэл англи хэлтэй нэг л сурах гээд болохгүй байгаа бол тэр асуудал юу байна уу? Яаж сурвал дээр юм бэ гэдгийг хамтдаа амлсан ёсороо Тийм. Энэ блог маань эхэлж байгаа гэсэн үг байна тийм ээ. Тэгээд за юутач эхлээд өрийн тойгийнхаа тухай жоохон мэдээлэл авъя да тийм ээ. Та бүхэнтэй төстэй асуудлууд байна уу үгүй юу? Яаж ийн үү гэд. За миний охин англи хэл сураад хэр удаж байна? Байдал ямар вэ? Байдал таны номон дээр гардаг шиг л байгаа. Яаж ийн юу болохгүй юм. Яг яг за одоо би бол 26-аас дээш наснд ороо явчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт 26-аас дээш насныхан баг миний үеийн залуучуудын баг 10 хүүхдийн 7 баг хэлэхгүй байгаа гэхэд хэлсдэхгүй байхгүй юу багшаа. Яагаад тэгэхээр анх 10 жилийн суур одоо англи мэдлэг нэг муу тавигдсан. Тухайн үед нөгөө нэг амар сонирхолтой нэг ангид 50-аас 60 одоо надад тэгэхээр 5 дугаар ангис хэлж англи хэл орсон байхгүй юу? Орос англи хэл хоёулаа зэрэгсэн. Орос хэл одоо бүр байхгүй шүү дээ. Бабушка дэвжгээ хоёроос өөр юм байхгүй. Нэрэ один два три тэгэл байхгүй заяа. Тэгээ нэг миллион алексрос гэдэг дуунаас өөр юм байхгүй юу? Яг үнэндээ. Тэгэнгүүт англи хэл болохоор нөгөө бас ч нөгөө орос хэлийг бодвол та дүүийнхийг бодвол биднээс нөгөө эргэн тойронд амар хэрэглээ байгаад байгаа байхгүй. Байгаад идэв тэгэнгүүт нөгөө нэг байгаад байсан учраас арайч орс хэл шигээ хаягдчихаагүй. Гэхдээ нэг юм сурсан биш, сураагүй биш, хэлтэй биш, хэлгүй биш. Би бол бүр тэг байхгүй юу? Яг нөгөө нэг хэлтэй хүмүүсийн хажууд бол бүр улаан 0 байхгүй юу? Яг нөгөө нэг яг үнэндээ бол Монголын их залуучууд бол нэрээ 1 2 3 гэл байхгүй ш. Тэгэл нөгөө нэг Facebook бүх юм одоо гадаагаа хаягжуул бүх юм чинь нөгөө англи хэл дээр байх учраас нөгөө нүдэнд нь л харагдаад байдаг болохоос шүү өөр юм байхгүй. Тэгэл my name is өөрийн туягаас өөр юм байхгүй. Тийм л англи мэдлийн төвчтэй. Тэнгууд би өөрөө яасан гэхээр Арго огшийн номыг авч үзсэн. Нэг тухайд Арго огш од байсан байхгүй юу? Зүг штэ. Тий. Арго огшийн номыг авч үзээд тэгсэн. Тэгээд нөгөөдхөө ингээд нухаж хийх гэж аяг хүзэн дөрмээр нухах гэж үзээд тэнгууд яагаад ч болохгүй лсэн. Яг үнэндээ. Тэгэл одоо болохоор яг нөгөө Adobe нөгөө хэрэглээний програмуудын нөгөө нэг юм дээр нэг хальт түүл гэлгээ хальт нөгөө хараагаараа тогтоо за энэ нь ийм учиртай гэдэг нөгөө монголчлон гэдэг шиг. Тэгээд сурцсан. Тэгэл нөгөө ажил мэргэжилтэд тэгдэг. Энээс илүү хэрэгцээ бол амар их байгаад байдаг те. Тэгэнгүүт одоо чадахгүй. Ерөөхдөө яг гаццсан. Нэг ийм шатны доор гаццсан юм шиг л байгаа гэж бодоод байгаа. Гэхдээ бол ажил дээр хэрэгэлдэг байхгүй юу? Асар их өгнүүдээ мэддэг. Одоо жишээ нь ингээд ямар нэгэн одоо яг нэг мэргэжилтэйгээ холбож үзэх юм бол шин ингээд юу гэдгийг одоо нэг юм кино монтажлах хэрэгтэй болдог ч гэдэм үү тийм эсвэл ямар нэгэн зүйл хийлээ гэхэд YouTube дээр тэрнийхээ талаар мэдээллүүдийг бол хүсвүсгөө сонсоод яаж хийх нь нөгөө мэргэжлийнхээ дагуу ерөөдөө ойлгоод тэр зааварчилгааг аваад яваад байгаа байхгүй юу. Тэгээ намайг ажиглахад шүү дээ тийм ээ. Тэр огт мэддэггүй гэж бол хэлэхгүй. Би бол тэгж бодож байна. Огт мэддэггүй биш. Зөв энд юу орж ирээд байгаа вэ гэхээр нөгөө бүрэн дүүрэн өөрийгөө илэрхийлэх гэхээр илэрхийлж чадахгүй байна гэдэг тэр нөгөө нэг ярих гэхээр ярьж чадахгүй байгаа гэдэг тэр нэг юм сэтгэл зүйн юм бэрхшээл саад нэгдүгээрт байгаад байна. Тэг би чаддаггүй гэдэг бодлыг маш их гүнзгий орж ирээд байгаа байхгүй юу. Тэрнээс биш яг үнэндээ бол чадахгүй биш байгаа байхгүй юу. За хоёул зүгээр юу яа зүгээр л аль нь ч гэсэн ялгаа байхгүй тий. Ингээл л. Okay, so could you tell me about yourself? Could you introduce yourself please? Oh, my name is Urin Tuya. I'm 28 years old. My favorite movies, Joker, Harry Potter. I have 2 daughters and husband. I live it гэж ярих хэрэгтэй лөө. Зүгээр өөрөөр яв. I live it in. Ичээд байна уу?
ч тийм бэ. Яа тийм бэ? Тийм л. Юу гинэ тийм бэ? Бараг энийг бараг хин хүмүүс ярьж чадах байхаа. Би ерөөдөө ойлгоод байгаа байхгүй таны асуултыг өөрийнхөө талаар ингээд танилцуулаач гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээ яг ярих гэсэн чинь энэс өөр юм орж ирэхгүй. За. Тэгэхээр хоёлаа яг энэ дээр одоо эргээд буцаагаад дүнэлт хийгээд үзэж болж байгаа байхгүй тийм. Could you introduce yourself please? Tell me about yourself гэхээр өөрийнхөө тухай танилцуулна уу гэж орж ирлээ тийм. Тэгээ битүүрийн хувьд бол анх удаага одоо лого хийж байгаа. Олон түмэн битүүрийг бас яах нь анх удаа битүүртэй танилцж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр танилцуулахдаа яг юу хэлэх вэ гэдгээс хамгийн түрүүнд орж ирж байгаа гэсэн. Нүүр хагарах асуудал гарч ирнэ гэсэн үг үстэй сая тийм. Тэнгүүд яг үнэндээ өрн туяамын сая насаа хэлэх хэрэгтэй байсан уу? Хэрэггүй байсан. Ер нь л зүгээр өөрөө бодоод үзтээ. Хоёр охинтой нэг нөхөртэй гэж байна. Нэг нөхөртэй хоёр охинтой. Нөхөртэй хоёр охинтой гэж хэлэхгүй байсан. Хэрэггүй. Тийм яг хөө гэхдээ хизээ хинт ямар нөхцөл байдалд яаж танилцуулах вэ гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй юу? Тэгэхээр дор хаяж яварч байсан нэг дөрвөн ийм нөхцөл байдалд өөрийгөө ямар байдалтай танилцуулж болох вэ гэдэг дээр зүгээр л бодоод үзье хоёлаа заяа. Тэгэхээр одоо жишээ нь бизнесийн харилцаанд бол одоо ингээ уулзалтын дээр өөрийгөө танилцуулна гэх юм бол тэр чинь албан байдлаар танилцуулна шүү дээ тийм ээ. Oh, let me introduce myself. My name is Ganshima. You can call me Gana. You can call me Gana. Okay. So team maigar ингээд ихлүүлж орж ирж байна. Тэгвэл танилцуулга гэдэг бол хэдэн хуудас юм бол мэдээж авахгүй байна. Хамгийн гол нь хамгийн түрүүнд эхлээл өөрийгөө танилцуулж орж ирэхэд юу гэхээр танилцуулагч өөрөө хүний анхаарал татсан сонирхолтой байх хэрэгтэй байна. Тэрнээс гадна нөхцөл байдалтай тохирсон баймар байгаа байхгүй. Одоо бит хоёрын хувьд бол жишээ нь өөрийгөө танилцуулаарай гэдээ ороод ирэхээр хоёулаа албан байх уу, албан бус байх уу? Яг одооны энэ нөхцөлд хоёулаа одооны энэ нөхцөлд бол баг албан биш зүгээр. Албан биш зүгээр байгаагаар л байвал зүг байхгүй юу тийм ээ. Тэгэхээр oh hi hello тэ I'm Өрн туяа. Гэдэг ч юм уу ингэж орж иж болж ийн гэсэн үг ханаа тий. Гэхдээ ямар ч үсэн нас үеийн төрсэн хүмүүсийн хувьд нөгөө танилцуулга дээр яг англи хэл биднэрт яаж зааж гисэн бэ гэхээр үнэндээ бол 10 жилийн сургууль биднэрт my name is гингүүтээ нэрийг хэлүүлээд тэгээд I'm гингүүтээ тэдэн настай years old гэж орж ирээд тий. Тэгээд I'm married эсвэл I'm not married гэхээр нэг тийм дүр сонсгож байгаа. Тэнийг ер нь л тэнийг сонсгож байгаа байхгүй. Ажил хэргийн ертөнцид ч байд юм уу ер нь найзуудын дунд орж ирсэн чи ингээд нэг одоо жишээ нэг найзынхаа төрсөн өдөрт очлоо гэж бодвол за Америкт очсон тий Америкийн одоо юу гэдгийг яг нэг урлагийн Холливуудын нэг ямар нэгэн студид одоо жишээ нэг ажилд орж урьдлаар очсон тий тэр хоёул мөрөдөд үзэдэх үү тэгээд тэр студийн жишээ нь захирлынх нь төрсөн өдөр дээр өргөдөжээ. За Монголоос ирсэн ингээд урилгаар ирсэн энэ продюсер өөрийн туяа орж ирсэн ингээд ямар ч нэг урилгад очив. Тэг хүн болгон тэнцээ чинь энэ тэнд ингээд уулзцаал таньдаараа байжсэн чинь хоёулаа дөндөр нь гүйж ирсэн аа. Hello, my name is Өрийн туяа. I'm 29 years old. I'm from Mongolia гэж зогсвол гэлөө бугаалаад нийтдээ нэг сонь санагдсан шүү дээ тий. Гэтэл тэрэнд чинь бол яах вэ гэхээр ямар нэгэн тийм нэг юм ярих нөгөө ер нь л хүний танилцуулга гэдэг маань яг тийм тохиолдолд бол жишээ нь цад хүмүүсийнхээ сонирхлыг татах юм уу нийтийн дундах нэг тийм хөнгөн сэдв авах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэр нь бол бид жишээ нь англиар small talk гэдэг байгаа байхгүй юу. Хүрхэлэл нэг нийтийн. За одоо жишээ нь өчтөрийн хувьд л Улаанбаатар даяараа бид нар тэг зогсолт хийлээ. Тийм биз дээ. The traffic was awful тий. Ер нь бол тийм биз дээ. Тэгээ жоохон хожигдоод орж ирсэн бол ямар нэгэн тэр одоо чинь замын төвжирэлч байдаг юм эсвэл цаг агаартай холбоотой ч байдаг юм нэг тийм нэгдсэн юм дундын нэг сэдв аваад тэрнийхээ талаар ганц хоёр өгүүлбэр нэг цаад хүн угаасаа харин тийм ээ гадаас төвжирэл найгуу юм лээ гэд орж ирэхэд за анх удаа ирж байна манай Фредик тань хооч гэдэг юм уу ингээл нөгөө хүмүүс чинь нэг юм дундын яриа орж ирж штэ үгүй би харин урагцсан юм сая ингээ Монголоос ирсэн за гэд нэлээ явж итэл нэрээ асуух нэрээ хэлэх боломж олж ирж байгаа байхгүй тэрнээс шууд дундуур дайрж орж ирсэн hello my name is гэл ингээд дундуур хүмүүсийн яриад зогсож байгаа тойрог дундуур орж ирсэн шууд өөрийнхөө нэрийг хэлээд орж ирэх нь энэ жишээ нь үжлэг дээр байгаа тохиолдолд тохиромжтой өгөө гэдгийг бодох хэрэгтэй болчихж байгаа. Гэтэ ингэдэг шүү дээ нөгөө зүгээр кинон дээрээс харахад кинон дээрээс харахад ингээл за би чамтай энийг танилцуулъя гэж нэг зуршлуулт танилцуулах. Хүнээр зуршлуулсан тохиолдол өөрөө байхгүй юу? Mr. Morse. Yes, Mr. Lewis. I'm Jim Morse. This fireball is my grandson, David.
Well, I don't know about the fireball part, but grandson's true enough. Well, I'm pleased to meet you both. This is a friend of mine, Vivian Ward. Hi. Really glad to Morris, meet you. David. Тэгэхээр нөхцөл байдлаас шалтгаалаад яаж би өөрийгөө танилцуулах вэ? Ямар байдлаар орж ирвэл зүгээр вэ гэл. Одоо жишээ нөгөө алдартай яриа байдаг шүү дээ тий. MCS-ийн од жаргал захирал тий Шангрилагийн үсгэн байгуулагчтай уулзахдаа хүн болгоо нэрийн хоцоо өгвөл сайн байна уу намайг тэр гэдгээ гэж нэрийн хоцоо өгөөд яваад хахад тэр бол одоо домог шиг яриа байгаа байхгүй юу. Тэгтэл би тэрийг үнэн махалж боддог тий. Нэрийн хоцоо өгөөд би Монгол Шангрилагийн салбарыг байгуулах гэсэн юм а гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Гэтэл дараагаар нь юу яагаад тэр уулзалтан дээр нэг залуу нэрийн хуцаа өгсөн Шангрилагийн салбарыг Монголд байгуулъя гэж хэлсэн гэж орж иж байгаа байхгүй. Тэгээд тэр залуутай холбоод өгөөч гэж хэлсэн гэж ярьжсэн тий. Тэгээд тэрнтэй адилхан өөрөөр хэлбэл ингээд нэг юм зүгээр энгийн нөхцөл ямар нөхцөл байдалд орж иж байгаа. Мэдээж одоо жишээ нь Америкийн элчин визний ярилцлаганд орж байгаа бол hey I'm gonna гэж зогсох юм бол сонирхож болохгүй болох нь шүү дээ тийм ээ. Тэгээд зэнд бол мэдээж албан ёсны танилцуул. Тэрэн дотор чинь та хаана ажилтгийг, юу хийдгийг, хэр удаа ажиллаж байгаа, ямар сургууль төгссөн, одоо яах гэж орж байгаа юм бэ гэдэг юм уу товчхон юм үргэлж талаар танилцуулга. Мэдээж тэр нь өөрөө яг нэг акценттэй өөрөө бас нэг юм бас давхар нөгөө сэтгэл хөдлөлөө оруулсан тэгээ нэг цоглог хөрхөн байгаад ороод ирэнгүү чинь аяндаа нөгөө яриа чинь ингээд дэвсэл ороод ир хөнгөн ороод ирнэ гэсэн. Танилцуулгын дээр яаж танилцуулгыг гоё болгох вэ гэхээр нэгдүгээр мэдрэмжтэй байх хэрэгтэй хань тий тухайн нөхцөл байдалтай ямар байх вэ гэдэг мэдээж орж ирэх нь. Албан нэг танилцуулгыг бол ялцчих байхгүй тогтооцсон байх хэрэгтэй хань шүү дээ. За яг юу н хийдгийг тий за намайг өөрийгөө танилцуулах зөвшөөрнө үү? Намайг тэр гэдэг та бүхэн тэгж дуудаарай. Би бол тэнд маркетингийн албаны захирлаар ажилладаг тий тэдэн жил ажиллаж байна. Тэм сургуульд өссөн. Сав ойлгомжтой тий 4 5 хөл. Гэхдээ тухайн нөхцөл байдал яг юуг нь тодруулж орж ирэхээс шалтгаалаад нэмэлт мэдээлэл өгч болно гэсэн үг. Нэг хайхтар уртвал хэрэггүй гэсэн үг нэ тий. А зүгээр жирийн энгийн нөхцөлд бол ямар байдалтай орж ирэх вэ гэдгээ өөрснөө л бодно гэсэн үг. А нэг хөгжилтэй мань өөрийгөө танилцуулах нь дөрвөн ядаж хамгийн бод дөрвөн нөхцөл байдлыг бодчих хэрэгтэй байгаа байхгүй. За нэг дөрвөн хоёул бодоод үзье л дээ тэгвэл за албан танилцуулга орж ирэх нэ тий албан уулзалт дээр бизнесийн одоо уулзалт дээр эсвэл одоо визэнд ордог ч юм уу энд бол ялцчих байхгүй албан танилцуулга орж ирэх хэрэгтэй тийм үү. Miss Jones, I am Mr. Safir, the hotel manager. I trust your flight was pleasant. Like a magic carpet. Oh, charming. So let me introduce myself. My name is Gan Shimek. You can call me Ghana. I work as a general director for the Academy of English. Okay, I'm a PhD in linguistics and associate professor. За орчлоо тий. За дараа. Let me introduce myself. My name is Uri. Well, let me. Let me. Let me гэж үчиж байгаа боловч хурдан хэлэнгүүд let me болчихж байгаа байхгүй тэгэхээр let me introduce myself. Let me introduce myself. My name is Urintia. My name is Urintia. But you can call me. Aurora. Okay, Aurora. So I work. I work as a marketing director. Director. For the Academy of English. For the Academy of English. Yeah, for the Academy of English. Yeah. Academy of English. Okay, I see. Very good. That's it. Болоо. Хангалттай 3 өгүүлбэрт болцсон. Гэхдээ энийг төгдрөхгүй, төгдрөхгүй, бодож санаал энэ тэндээ энэ үгүй цээжилсэн чинь нөгөө үг маань ямар үг байлаа. Дунд нь нэг байлуу. Үрийн туяа гэдэг шигээ бүр суулгах хэрэгтэй биш үү? Let me introduce myself. My name is Urintia, but you can call me Aurora. I work as a marketing director for the Academy of English. Nice to meet you. Pleased to meet you. Pleased to. За энэ чинь юу болсон? Энэ нөгөө албан танилцуулга ороод ирлээ тийм үү? За яг may introduce myself энтергээд ингээ өөр вариантууд байдаг л да. Зөвшөөрнө гэдэг үг чинь албан ярианд яа. Гэхдээ тэр let me илүү арай нэг зөөлөн орж ирдэг. May гэхээр арай илүү хөндөө ороод ирдэг байхгүй юу? Тэгэхээр тэнийг анхаарах хэрэгтэй гэсэн үг хань тийм. Let me гэдэг шиг яаж хэлээ? Яг let me introduce myself гэж хэлж болно л тоо. Гэхдээ нийлүүлж орж ирэхээр айтайхан цэвэрхэн дуудвал хурдтай орж let me болчихж байгаа. Нөө тэн байхгүй болоо let me болчихж байгаа. Let me introduce myself. My name is introduce myself. My short name. No. Бүт нэрээ өгнө.
My name is Surin Tuya. But you can call me. Aurora. I work. I work in design. No. I work as a. Юугаар ажилтгийг гэхээр as a. Тэг buy гэж орж ирээд дээ шүү. Buy биш аа нэ as a. Тогтож as a. Team ямар гэж орж ирээд as a marketing director. Marketing director for. Хиний төлөө. For гэдэг чинь төлөө гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө байгууллагынхаа төлөө гэдэг орж ирэхээр илүү одоо хүндэтгэлтэй хандаад байгаа гэсэн бас давхар санаа яваад байгаа шүү. Зүгээр англи хэлний academic ажилдаг гэвэл би орж ирэх юм бол нэг санаа. Гэтэл тэрний төлөө гэж орж ирэх юм бол тэр байгууллагатай ажиллаж байгаа одоо нөгөө байгууллагатай сэтгэл зүрхээ зориулж ажилладаг гэсэн утгыг давхар бас for гэдэг тэр утга үгээр гаргаад авах шиг санагдаад байгаа. Тэгэхээр for the Academy of English. For the Academy of English. As a marketing director for the Academy of English. For the Academy of English. Academy for the Academy of English. За энэ ингээд яах нь ихнийх нь хань тийм. За энэ бол ерөнхийдөө ингээд таач авсан хурал зөвлөгөөн дээр өөрийгөө танилцуулах боломж олвол яг ингээд юу ч н ороод ирэх юм бол ээлж нь ороод ирэх юм бол өөрийгөө танилцуулна гэсэн үг хань тийм үү. За мэдээж өөрийгөө танилцуулахад манайхаа яад үлээ гар барьдаг те. Тэгэхээр цаад ихтэй хүн ер нь бол эмэгтэй хүн хөлж гараа өгсдөг шүү дээ. Тэ гараа өгсдөг аа. Яг юм шүү. Үгүй юм. Яг манайханд бол манайхны хахтар яахгүй бол ер нь л эмэгтэй хүн эхэлж гараа өгсөн тохиолдолд эмэгтэй хүн гар барьсан. Гэхдээ гар барихтай нь хоёр it's called handshaking. За handshaking. Handshake. Энд handshake аана шүү. Уг нь бол shake гэдэг сэгсрэх байхгүй юу? Тэгээд гарыг сэгсрэн гэхэр чинь бас сонирмоо зүтэй. Тэгэхээр энэ shake гэдэг үгийг хоёулаа тогтоох хэрэгтэй болох гэдэг байна да. Shake гэдэг. Би чамд shake гэдэг үгийг мартахааргүй тогтоолгоч. За. Чи shake гэдгийг сая ямар утгатай гэлээ? Сэгсрэх гэсэн тий? Сэгсрэх гэсэн тийм үү? Аха. Шаал өөр юм ярьч. За, шаал юу юм бэ? Энэ хараа юу яахгүй. Би ч нөгөө их сургуулийн багш байлаа штэ. Тэгээ 20 жил хүмүүлийн ухааны их сургуулийн багш гэсэн. Тэгээ нөгөө багш нар чинь зундаа айгу удаан амардаг. Зундаа багш сургуулийн багш нар чинь зундаа удаан амардаг штэ. Тэгээд бараг 3 сар шахаа амарчдаг байхгүй. Тэгээ 2000-аас 2004 оны хооронд Америкийн жуулчны компанид хөтчөөр ажиллаж хаад нөгөө жуулчтай аваад хөдөө явна штэ. Тэнгүүд 0 байхгүй юм чинь уусаа боловсон 0 байхгүй. Тэгэл хөдөө байгаль нөлдөл орох болно шүү дээ. Тэ яг бид нар марзагнал ярьжсэн чинь монголчууд юу яадаг морь харна гэж ярьдаг гэхгүй юу. Тэгсэн чинь тийм үү морь харнаа бас нэг тиймэрхүү төстэй үг байдаг юм байдаг ингээл нөхөж ярьжсэн. Бас манайхад нэг үг байдаг ингэдэхгүй. Юу юм гэсэн зүг ярианы л хэл юм байна. Тэгсэн чинь shake the snake гэдэг гинэ. Shake the snake. Snake гэдэг чинь нөгөө юу шүү дээ. Биш ээ, snack биш. Snake. Snack биш. Snake. Snake. Snake нь юу? Могоо юу? Тийш тэ могоо штэ. Тэр нэг одоо the гэдэг нь артикл үсттэй. Мог сэгсрэг. Чөлөөстэй. Алсаа. Одоо shake санах. Тэгээд манайх бас баг хамаагүй гоё болсон юм шүү морь харах. Тэр болохоор бүр бас нийтлэг биш юм шүү. Бид нартай яг би тэр нэг юу хэллийг надад хэлжсэн хүмүүс нь болохоор тэр Пенсильвани амьдардаг тийм бас их сургуульд нь багшилдаг гэдэг хүмүүс зүгээр ингээд ярианы хэл байдгийг шүү гэж ярьжсэн аахгүй юу? Манай нөгөө нэг бавгаалн малн янз янзын тийм янз янзын юунууд байдаг шүү дээ. Гэхдээ одоо хоёулаа уг нь л shaking how to shake your hands гэж орж ирсэн шүү дээ. Shaking Одоо яг наач багш хүм болгонд гар барихаар бодогдоод байна шүү дээ. Шигдэсник. Гэтэ бид нар чамаагүй байх л та. Нэг бодлоо бид нар хамаагүй байгаа үстэй. Бид нар хамаагүй шүү дээ. Эхлэж хөдлөм. Тийм. За болий. Ямар сони жаал бодогдоод авах байхгүй юу? Үнтэй гар барихаар нөгөө нь бодогдоод. Гар шиг нэг. За яа. Ямар ч байсан зүгээр би нэг анхаарах гэж боддог юм. Нэг гар барина штэ тий. Ингээ гар барахаар нэг юм үлбис ингэж орж ирдэг. Ингэж юу? Ингээд эсвэл бүр тэр үхийг үзүүрт. Нэг юм маягаар ингэсэн. Яана би эрэгтэй хүнтэй гар барахтаа би бол шууд ингэчихсэн штэ. Үгүй. Миний бодлоор бол зүгээр гарыг ингээд бүтэн ингэж орж ирээд нилээ. Бүр амар тас бацхан ч юу юм тий. Гэтэ нэг ер нь бол ингээд найдвартай хүн. Энд чинь өөрөө сэтгэл зүй юм яваад байдаг байхгүй юу? Өдрөө нь харж агаад тий. Maintain your eye contact. Тэнгүүдээ ингээд нэг
нэг айтайхан барьчвал зүгээр санагдтiin. Надад бол тэгвэл ингээд үлбис эсвэл зүрээс нь эсвэл гар их хөлстэй. Гэтэ иймэрхүү нөгөө бизнес уулзалтын үед бол нөгөө эсрэг. Зүрэнтэй. Юу амар юм чи. За ямар ч байсан бизнесийн уулзалт гэж орж ирсэн сая яасан. За мэдээж юу нэ Франц энтерд очих юм бол ингээд үнсдэг энтер гэдэг байгаа байхгүй. Хазар нацад дээр үнсдэг мэсээ нөө Canon дээрээс бид нар угаасаа хардаг шүү дээ. Тэр бол явах юмуд нь орж ирэх л. Jacqueline. Surprise. Quelle belle surprise. Зүгээр Канада, Америк энтерд ер нь л энэ хаг. За тэгэхээр энэ бол ажил хэргийн уулзалтын зүгээр нэг 3-4 өгүүлбэр байхад тогтооч нь тэгээ өөртөө ихтгэлтэй цаад хүнээ сонсож орж ирээд яах нь буцаагаад хариултууд нь үсэд явах боломжтой гэсэн үг байна шүү дээ. Бизнесийн нөгөө нэг давхар хичээл аваад байгаа юм шиг үү? Яа болохгүй энэ чинь өөр амар гоё амлах хэрэгтэй байхгүй энэ цээжилсэн өгүүлбэрүүд чинь цээжилсэн үдж байгаа юм чинь өөрөө хэрэглээнд ороод амлаад энийгээ өөрөө ярьж иж цаашаа болохоос одоо цаашаа ингээд сурах үйл явц чинь одоо юу гэдэг өгөөчтэй эргээд эн чинь ингээд учир зүйтэй болохгүй бол ингээд нэг таг гэдэг нэг хитэн цээжилсэн хэдэн өгнүүдийн нийлбэрээ тэгээ нөгөөтийгээ цээжлэх гээд ятцсан. Тэгэл бараг л ганцхан нэрээ хэлхийн тулд чинь дээшээ нэг харна, доошоо нэг харна, нийшээ нэг харна, юу үлээ гэж бодно. Ингээд бөөн ингээд бодлуудыг яах нь юм хайгаад байгаа байхгүй нөгөө үгээ те. Гэтэл тийм юмыг би болохгүйгээр өөртөө нэг 4 өгүүлбэр яс цайхан тов хэдэл ингээл ороод ирэх чинь өө эн чинь найдвартай болохоор хүн биш те. Ярьж болохоор юм бэ. Энэ хүртээ бол цаашдаа бас нэлээд гайгүй юм ярьж болохоор байна гэдэг тэр ойлголтыг авна гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Түрүүн бол ярьсан найз нөхдийн хувьд юм уу эсвэл үеийнхний дунд тэр нөгөө одоо тийм үжлэг энэ төр дээр орж ирж байгаа бол тэр дэвсгэр яриануудыг жаахан оруулж өгдөг ч юм уу эсвэл хэн нэгэн хүн дамжуул танилцуулж байгаа бол тэрэн дээр яах нь тогтсон хэллэгүүд байна гэсэн үг байна тийм. За нэг тийм байна. Нөгөөтөөр 4 гэд хоёлаа хэлжсэн тийм хамгийн багтаа 4 гэж орчихсон. Дараагийнх нь имэйл аахна шүү дээ. Имэйл нөгөө бичдэг ч юм уу эсвэл одоо манайхан чи инфлюенсерүүд гэж хэлдэг үлээ тийм их нөгөө олон дагагчтай их мундаг хүмүүс рүү одоо алдартай улсууд энтэрлөө ингээд шууд холбогдох гол би одоо чинь магадгүй чиний хувьд ямар одоо чи продюсерыг чи шүтэн чи жокер дуртай гэлөө би жокер тэр чи ямар хүн найруулсан юм чи тэр продюсер алдартай одоо жокерыг найруулсан найруулагч руу хоёлаа чи мэдээж инстатай л байгаа үстэй тий инстаграмтай байлгүй тий тэр нь л хоёлаа чинь за би ингээд тий Монголоос тань руу бичиж байна. Ийм хүн байна. Танаас нэг ийм мэдээллүүдийг хагсан би таны шүтэмжрэгч байна гэдэг нэг мэдээлэл тэр хүнтэй нэг холбогдох гэж үзэж болно шүү дээ. Надад нэг юм санаа байна ч тийм үү те. Тэр тохиолдолд бас ямар байдлаар орж ирэх вэ гэхээр бас арай жоо өөр байдлаар орж ирэх нь тийм үү. Дахин нэгэнтээ өөрийгөө танилцуулсан бол одоо шинэ үйлчлэгтэй нэг хүнтэй танилцаад маргааш нь тэр хүн нөгөө хүнтэйгээ одоо техник компаниас үнийн санал энэ төр авах гэж байгаа бол би өчтөр тантай нөгөө тэрний одоо төрсөн өдрийн үйлчлэгтэй танилцсан тэр хүн байна. Тэр байна. Тэ? Тэгээд би таныг бичиж байна. Ийм учиртай гэдээ ороод ирвэл өөрөө их зүгээр ахгүй. Дахиад одоо жишээ нь имэйл хийхдээ my names гэдээ орж ирэхэд утгагүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөхцөл байдлаасаа л их шалтгаална гэдгийг л анхаараарай л гэж хэлдэг. Одоо мэйл дээр багшаа тэгээ яах юм? Эхлээд нөгөө дэвсгэр юм би тэр үед тэгээ танилцчихсан тийм хүн чинь байна. Ерөө тэгэл танилцаагүй одоо чинь би огт уулзаагүй тэр хүн рүү бичгтээ. Би тэр улсын тим иргэн байна. Тэрийгээ бас бичиж байгаа. Тэрийгээ бас бичиж өгнө. Тэгэхээр яг яаж орж ирэх вэ гэдгийг жоохон бодчихвол бид нар боддгоо байхгүй. Шууд автоматар ингээл мэддэг. Одоо нөгөө бид тэрийн нөгөө my names байгаа чинь. My names гэдэг чинь хүртэл ер нь бол алтных байхгүй юу? Чи найзууд дундаа юм уу ингэж суусч яснаа my names гэдээ ороод ирэх нэг сонин сонсогддог байхгүй. Чи ингэж зүр кинонууд ажиглаараа заяа ингээд нэг найзууд ингээ олноороо зогсож байгаад ингээ би бинтэйгээ танилцж байгаа. I'm gonna I'm өөрөө гэд ороод иржээвэл тэр чи өөрөө нөгөө альбан бус юмда сонсоход ч нэг зөв ингээ нэг юм тойрогтой байгаад байгаа юм шиг нэг юм зөв орж ирэх гэдэг нэ гэсэн үг байна шүү дээ. Hi, I'm Rachel. Oh, I know. Тэгэхээр нас л хэрэггүй манайхаа насыг хилээд хэрэггүй гэрэлсэн гэрлээгүй нэг хайхтар шаардлага байхгүй тий. Тэгээ одоо тийм гот багш ингэж байгаа байхгүй. За нэрээ I'm Mure гэж ороод ирлээ тий. Эсвэл I'm Aurora гэж ороод ирлээ. Тэрний араас юу хэлэх вэ? Тэрний ажилдаг. Эсвэл би team хабитэг. Үгүй тий. Тэгэхээр нөгөө нөхцөл байдалтай хамаарч байгаа байхгүй. Олон улсын энэ тэндээс ирсэн тий. Энэ тэндээс ирсэн гадны орны зочдын дунд байгаа бол олон орноос ирсэн бол мэдээж
чамаг чиний хамгийн түрүү нэрний чинь өмнө шууд орж ирэх юм чинь мэдээж Монгол орн байхгүй юу? Олуулсан тийм. Би Монголоос. I'm originally from Mongolia, тэ. You know where Mongolia is, тэ. Гэт ингээд ороод ирэхээр нөгөө Монголын талаар мэдээлэл чинь гарч ирэх хоо. Би ер нь бол Монголоос ирсэн, Монголоос гаралтай, тэ. Монгол from Mongolia. I'm from Mongolia. I'm original from Mongolia гэдэг юм ингээд ийм тогтсон юмнуудаа бол авчиж болно гэсэн үг. Тэ. Эхлэл чинь зөв байвал цаашаа ингээд зөвлөлөө явчихна гэсэн. Do you know Mongolia гэл тийм. Гих мэтэр орж ирэх нь. Тэгэхээр жижигхэн амархан юм шиг мөртөө бас эн чинь явдалтай яриухтай асуудал байгаа байхгүй. Тэгэхээр дахиад нөгөө бас жишээ хэлэхэд нэг юм сонин тохиолдол бас болж байгаа байхгүй юу. Тэг яасан гэсэн чинь бид нар чинь тэгв чинь хаанхын бас нэг их сургуулийн профессорудтай бас нэг том юм групп нөөжүүлчтэй ингээ явж байхгүй. Тэгсэн хөдөө өмнө говьд очил хөдөөний нөгөө тэмээ унуулдаг айл дээр л бууцгаахгүй юу. Тэгэл буугаа яасан чинь нөгөө хөөрхөн жоох юм хөртөч надаа. Одоо ботход би чи 2004 оны үе мэрх гэдэг чинь та нар шиг жоох хөртөд байсан маань ш тэр үедээ нэг 6 7 8 9 10-аад настай нэг жоох хөрхөн хоёр хүүхэд гүйж ирэлээсаа hello my name is тэр гээл тэгсэн чинь okay what's your name гээл асуугод нөгөөдөл амар хөрхөн ааштай тэр нэг 50 гаруй насны нэг их явж ирсэн юм аа. Нэлийн ер нь нэг өөрөө байж байгаа нэлийн хинцэр маягийн юм хөнийгч. Тэгсэн чинь oh what's your name гэсэн чинь my name is тэр гэл ингээ ярихгүй. Тэгсэн чинь шууд are you married гээл асуучихгүй юу. Тэгсэн чинь манай хүн жоохон сонир болол бид нар лөө ингэж тойруулж харсан чи би ч жоохон эвгүй болол явчихгүй. Тэгэл тэгсэн чинь oh no I'm not married гэдэггүй. Тэгсэн чинь why гэл яагаад гэл орж ирдгийг. Тэгсэн чинь манай хүн нөгөө тийч угаасаа нөгөө олон хүнтэй харьц үзье. Мандал би яаж авч байгаа юм бэ? Жохон ингэ сайн нэг жохон юу басна. I have no idea. Why гэл яагаад гэдгийг өөрөө ч мэдэхгүй байна. Хэцүү байгааз. Тийм тэгэхээр тэр нэг юм нарийн эмзэг асуултууд бол ер нь бол нэг хүсмэр ажил биш. Тийм. Тэр чинь танихгүй хүн байхгүй юу? Би гэрэлцэн гэрлээгүй. Тийм би гэрэл шууд өөрийнхөө орон зайрууд нэтгүүлэх болцоо олгочихж байгаа байхгүй юу? Би хоёр хүүхэдтэй, би нөхөртэй, гэрэлсээ, би тэд настай хэр чи ингээл нийт өөрт байх нөгөө үндсэн өөрийн мэдээллүүдийг дэлгэж хачиж байгаа байхгүй юу? Нэгдүгээр. Нөгөө талаар нөгөө хүмүүс ч гэсэн эргээд нөгөө одоо бид нар ингээд хэл сурж байгаа хүмүүс чинь иймэрхүү тактикийн алдаа гаргачихаар ч юм уу хүнийг эвгүй байдалд оруулахаар асуултуудыг бол асуухгүй байсны дээр гэж хэлэх гээд байхгүй юу? Тийм биз дээ. Яг хүүхэд бол юу ч мэдэхгүй асууж. Яг л яг сурж ирснээрээ л орж иж байхгүй. Яагаад гэрлээгүй? Ямар сони яагаад гэрлээгүй ингээд орж ирэхэд хүүхдэд бол тэр чинь зүгээр л англи хэлээ үзчихсэн англи хэлээр давтаж байгаа учраас асуудалгүй байхгүй юу. Гэтэл нөгөө хүн сонсохоор тэр чинь хизээч магадгүй өөрөө ч бараг бодож байгаагүй асуулт нь орж ирэнгүүт шоконд орж байгаа юм шиг санагдсан гэсэн үг хаана. Тэгэхээр тэгтээ насан турсан хүмүүс ч гэсэн иймэрхүү тактикгүй асуултууд асуух тохиолдол бий. Тэгэхээр тэрийг бас бодоорой л гэж хэлж байгаа гэсэн үг байна тий. За мэдээж тий дараагийн танилцуулга бол утсаар нүр нүрэ харилцаагүй тохиолдол би яаж өөрийгөө танилцуулах юм бэ гэж хэлнэ зүйтэй тий. Нөгөө нэг хэлний нөгөө нэг сургалтанд явж хахад нөгөө нэг шууд ингээд гадны нэг орн руу шууд залгуулад хинтээ хин рүү залгаж байгаа ч мэдгүй айлсаа залгаж байгаа ч мэдгүй тэгэхэд ярина гэсэн үгтэй тий. Тэгвэл шууд нэрээ хэлэл my name is өрөндөө гэж явчих. Үгүй тэр тохиолдол шинэ утсаар бол my name гэдэг үг ерөөс орохгүй байхгүй. Би энэ үгийг ерөөс авч хайдөө. Тий утсаар бол тий за hello одоо тий юу ч гэдгийг тий нэг юм хотел байна гэж хэлж орж ирсэн шүү дээ. How can I help you гэдэг нөө цаад хуцаа аваад хэлэнгүүт good morning, good evening гэдэг юм уу тий. This is Ghana speaking, Ganchimek speaking from Mongolia. I would like to speak to the marketing director of the Academy of English. Дараач гэдэг юм уу ингээд нэг юм this is гэж орж ирэх нэ. Одоо нөгөө нэг I am чинь хэрэггүй, my name чинь хэрэггүй. Тэ I'd like to talk, I'd like to speak to яагаад this is гэж орж. This is гэж тогтцоо. Энэ бол тэр гээд энэ утсан дээр бол яг this is гэж орж ирдэг. Хүн танилцуулсан чинь this is гэж орж ирдэг. Энэ бол гэж орж ирэх нь шүү дээ. Тэгэхээр энийг тухайн нөгөө ситуац дээр нь тогтоочих хэрэгтэй байхгүй юу? Тий. Уцаа аваад my name is Ganchimek биш бахана тий. This is Ganchimek speaking араас нь speaking орж ирсэн тий. This is Urintuya speaking from the Academy of English. I would like to speak to Mr. Butbold гэдэг ч юм уу тий. This is Urintuya. Гэт нөхцөл байдлаас хамаарат танилцуулга маань ямар байх вэ? Хамгийн гол нь тухайн хүн
Яг мэдээж бизнесийн орчинд бол айхтар хөгжилтэй байгаа л наргаа хийгээд ингээд байх нь бол дөнгөж танилцж байгаа хүмүүсийн хувьд бол сони юм шиг боловч ер нь л нэг өөрийнхөө юм цоглог өөдрөг гэгээлэг гэдгийг бас мэддэгдүүлээ. Тэг хошин шогийн мэдрэмж бол хаана бол хаана ер нь бол хүнийг авч явдаг учраас тэг чинь нэг тийм хөрхөн одоо марзан юм дундуур нь авчуулаад өчтдөг ч юм уу. Одоо чинь I'm tough, I'm pretty tough. Одоо ганчим юм чинь гангаар хийсэн юм чинь нэлээ чанга төрөө хонь штэ гэдэг дундуур нь жоохон нэмсгэлээ авчуулаад болохгүй юм байхгүй. Тэрнтэй адилхан чинь ингээл монголчууд манайхны ихэнх нь нөгөө ямар гариг төрснөөсөө хамаарат шин даваад орж тийм биз дээ. Тий пүрэг дулам хавд долгоор тий. За тэгвэл тэр чинь бас нэг юм хөөрхөн инээдтэй юм байхгүй юу? Инээдтэй ч юм цаад хүмүүс бас сонирхолтой нөгөө соёлын ялгааг нь харуулчихгүй. Oh, I'm Wednesday girl. I was born on Wednesday. That's why you know my parents gave this name. Тэ лавд долгоор тэ Sanskrit name гэдэг юм уу Tibetan name гэдэг юм уу тэ тэгээд лавд долгоор долгоор means таараа тэ одоо юу нөгөө дарихыг гэсэн утгатай үг юм шиг үлээ шүү дээ тийм үү. Тэгэхээр ингэж өгсөн юм аа тэр өгсөн юм аа гэдэг нэрнийхээ жоохон авчурганы юм бас оруулаад ирвэл нөгөө хүнд ч гэсэн санийн тэ. За ямар ч байсан тодорхой хэмжээний ойлголт авсан ба тэгэхээр зүгээр л нээлттэй орчих. Биддэг үгнүүдээ ямар байдлаар хэлэх үү, яаж орж ирэх үү. За ямар ч үсэн харманд чинь танилцуулганы нэг дөрвөн өгүүлбэр бол дөрвөн өөр нөхцөл байдалд нэг танилцуулганы дөрвөн өгүүлбэр те дөрвөн өгүүлбэр тэгээд нөгөө ерөнхий сэтгэл хөдлөлтөөгөө ямар байдалтай байх вэ, харц марц бүх юмаа тохируулж байгаа. Жүжиглэл нь ер нь жүжиглэн гэсэн үг шүү дээ, тий? Бэлтгэн гэсэн үг дээ. Би нэг ийм үед ингэ орж ирэхгүй. Энэ нөгөө Азиудаас өөр юу чинь Японч арилдаггүй. Европчууд чинь амар сэтгэл хөдлөл өндөртэй үсттэй. Харин сэтгэл хөдлөл нүдний хаарц, биеийн хилэмж бүх зүйл нэгдэн нийлжиж чи өөрөө англиар ярьдаг гэдэг тэр зүйлийг өөрөө мэдрэх байхгүй. Тэрнээс биш дан ганц үгнүүд, бэлэн үгнүүдийг, өгүүлбэрүүдийг зүгээр цээжлээд буцаагаад гаргаснараа та харилцаанд орж байгаа гэсэн үг биш байхгүй. Танаас үгүй хатад одоо бид нар ч гэсэн ингээ зайнаас одоо үзэгчтэйгээ сонсогчтойгоо ингээ холбогдож штэ. Тэгэхээр хэдийгээр бит хоёртой нүүр тулаад яг манай энэ өрөөнд ингээд суугаагүй байсан ч гэсэн бит хоёрын нэг зүйлийг нэг шин зүйлийг хэлчих юмсан, нэг зүйлийг ойлгуулчих юмсан гэсэн тэр одоо хим энерги гэж ярьдаг тийм ээ. Тэр зүйлийг бол мэдэрч л байгаа гэсэн үг байна. Тийм ээ. Хэрэгтэй хүнд нь зориулсан гэсэн үг байна. Үнэхээр түвшин өндөртэй одоо англи хэлний хэрэглээнд орсон мэдлэгтэй амжилттай яваа хүмүүсийн хувьд бол бит хоёрын энэ энэ мэдээллийг сонсох хэрэг бол байхгүй шүү дээ. Тийм. Тэр хэрэгтэй хүмүүст нь зориулаад тийм. Ингээ өөрөөтэйгээ хамт хэдүүлээ хэр удаан суралцсан уу? Ямар ч үсэн хичээгээд мэрийгээд явна. Та бүхэн ч гэсэн зэрэг орж ирээд чинээс нэг зүйлийг ойлгож аваад өөр дөрөө яаж би хэлэх вэ? Нэрээ ингэдэг штэ гэд нэг л зүйлийг ойлгоод тийм байлгүй нэрээ гэж бодчихвол бит хоёрын ингэ сууж байгаа хэрэг гарч байгаа гэсэн үг тийм үү? Киносаа үзээрэй. Янз төрлийн жанрын кинонууд төр хүмүүс яаж өөрийгөө танилцуулж ийнэ гэдгийг харж болно шүү дээ. Одоо чинь хамгийн түрүүнд сэтгэлд орж байгаагаар The Pursuit of Happiness гэдэг нөгөө аз жаргалын эрэлт гэдэг Will Smith-ийн тоглосон кино байдаг шүү дээ. Нөгөө хүүгээ дагуулад брокер болох бол явдаг тий. Тэр кинонд дэр жишээ нь мань хүн өөрийгөө яг яаж танилцуулж ийнэ вэ? Санаа нөгөө захирлуудынхаа өмнө гараад тийм шүү дээ. Ингээд нөгөө шинэ альбом юунд ажлынхаа өмнө гараад танилцуулдаг тий. Үгүй чи бүр нөгөө ажлын ярилцлаганд орох гэдэг тэр чинь бөө юм болж иж яг ярилцлаганд дууддаг өдөр нь аваачаад нөгөө гэрээ будж исэн чинь машиныхаа торгуулийн хуудсууд ирсэн тэр нь их болсон гингүүтээ шууд нөгөө чи баривчилчдаг шүү дээ. Шүнжэнгөө нөгөө нэг саадуулагдж агаар орж ирдэг шүү дээ. Тэгээ будагтай хувцастай орж очичоод юу гэж өөрийгөө тэгж орж ирж танилцуулж орж иж байгаа яг тэр хэсгийг олоод тосчул амар гоё. Chris Gardner. Chris Gardner. How are you? Good morning. Chris Gardner. Chris Gardner. Good to see you again. Chris Gardner, pleasure. I've been sitting out there for the last half hour trying to come up with a story that would explain my being here dressed like this. Аваад хараад ирнэ гэдэг бол юу юм тэр хүний хүмбэ гэдгийг л мэдэрсэн гэсэн үг байхгүй. Тэр хааж байсан яана өөрийнхөө байгаарай. Гэхдээ ухаантай байгаарай. Тий? Бас бэлтгэлтэй байгаарай. And I couldn't think
of anything. So the truth is, I was arrested for failure to pay parking tickets. Parking tickets? And I ran all the way here from the Polk station, the police station. What were you doing before you were arrested? I was painting my apartment. Is it dry now? I hope so. Jay says you're pretty determined. Oh, he's been waiting outside the front of the building with some 40-pound gizmo for over a month. He said you're smart. Дуу дундаршгүй ийм том талбар байхгүй юу? Тэгэхээр далай. Тэгэхээр тэр далайгаас өдөр болгонд нэг ганцхан зүйлийг шүрдээл аваад хахад сувдбаар байна гэж бодсон. Баг-багаар авсар нэг эрдэнсийн далайтай болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр баг-багаар урам зоригтойгоор хийх нь чухал гэсэн үг байна. Тийм ээ? Хоёул дараагийн блог дээр би чамайг уншуулнаа. Дуудлага чинь ямар байна уу гэдгийг шалганаа. Яг одоо түрүү нэг өөргөө танилцуулдаг шиг яг хичиж өгнө. Яа тийм? Бага. За ингээд та бүхэндээ дараагийн блогоор дараагийн блогоор Биш наа чи блог биш юм уу? Видео юм биш. Влог үстэй тий. Влог. Аха. Доод дөрөв дээд шүд. Авсарлаа. Влог. Тэг байна гэж юм уу? Влог. За дараагийн влогоор уулзтаа баяртай. Англи сурах амархан шүү. Амархан л санал амархан. Дуусчаад амархан гэж хэлээ. Би бүр амар ихтэй амархан гэж хэлээ.